За Дундгой аймгийн өндөр шилжмийн нөх 100 жилийн ойзруулсан хурд их насны морд гарааныхаа төгөлмөр загвар орсон 81 алтан дурт өнөдөр. За 99-81 хурдан төмнөх хурдны хөлөг өндөр шилжмийн төгтөд оролцохоор бүтгүүлсэн байна. За бодлоо маргаангүй маш сайхан ирж хамгаалалт эргэлээд. За хурдны хөлөгийн Дундгой аймгийн өндөр шилжмийн төг 100 жилийн ойзруулсан хурд их насны мордын оролдооны өнгөнд ойр за наагвар саарламар гарсан сансрын ухаамруу. За Дундгой аймгийн өндөр шилжмийн алдарт байж от гэрлийн сансрын хордоо ухаамар гараад хөтөлж игэлсэндээ 175 номертой морцсон харж ирсэн баг мөн бахайн. За хавчигмөр зумандан дөрүүлж байсан алдарт Жаван дэм нуруудыг талдаа орсон нөгөө талаас нь бас мөнгө сайхны хүрэн гэдэг мөр азар орчихсон. Ийм сайхан мундаг удамтай мөр шүү дээ. Сансрын ухаамар шултаад байгаа наагур нь хүрмөр гарчсан чи юу лээ. За хиний хүрмөр чараа би жамцын хүрмөр чараа биш дээ. 23 дугаар. За 278 номертой хонгормрын наагур ороод ирсэн байна. За 278 номер чи нөгөө Баян Жаргалангийн хурдан хонгормор мөн дөө. За Ишгний Батмарын хонгормор лөө. За Ишгэн Батмарын хурдан хонгормор аймгийн бүс 3 харигдсан байна шүү дээ. Энэ цэнгэр илгэвчтэй хурдан хонгормор бол Баян Жаргалан сумаас ирж уралдаж байгаа Ишгэн Батмарын хурдан хонгормор гадсан. За сансрын ухаамар ам үзүүн дээр байгаа. Өнгөний хээрмэр идвэ. За 272 номертой Дундгой аймгийн Баян Жаргалан сумын гэж Алтай хоёрын завдар халзан гэдэг мөр өнгөн дээр гараа сансрын ухаамар цаагуур нь 3 дээр Дундгой Баян Жаргалан сумын Ишгэн Батмарын хурдан хонгормор гарч ирсэн байна. За хүүгд хөвчөж байгаа номер нь харагдах байна. За 274 номертой хуулмар даагур энэ өндөр жилийн Инк Амгалангийн Баяр Жохлонгийн хурдан хуулмар байна да. 50 гол усан болдог Инк Амгалангийн Баяр Жохлонгийн хурдан хуулмар байна. За цаатлын саарламар тэр 100 хэдүү цагаамар. За содон зүүн МКТ-ийн цагаамар ч одоо гараад ирмээр юм да. Тэр 108 уу. За 108 Бүрүүжийн алтан ариун мэлгийн хурдан цагаалмар нөгөө том саран дамгтай цагаалмар мөн дөө тийм ээ. За Зандан сүрэнгийн дүү Бүрүүжийн ариун мэлгийн хурдан цагаалмар цаагаар гараад ирсэн байна. 5 дээр байна. За яг л Зандан сүрэнгийн өөр их нунган тамгатай хурдан үл гарч ирсэн. За 200 номертой хүрмөрөөс орон сорж ирсэн байна. 200 номер гэдэг чинь за Дундгой аймгийн сайхан талаас нь юу мөгчрөлийн эрдэнэчрийн хурдан зайрмөр байна. За сансрын ухаамар нь хөтөлсөн хэвээр юм байна. Од гэрлийн сансрын ухаамар өнгөн дээр Ишгэн Батмарын хонгормор 3 дээр ам үзүүр ямар хонгормор орж ирсэн байна. За 300 номертой хонгормор цаагаар ороод ирсэн. За 300 номер гэдэг бол Дундгой аймгийн өндөр шилжмийн түүх 100 жилийн тас оргиж байгаа. Дундгой аймгийн сайхан талаас нь Отгон Баярын Батлын хурдан хонгормор байна. Отгон Баярын Батлын хонгормор нь ам үзүүн дээр. За од гэрлийн сансрын хонгорм ухаамар чи ингээд ачаа хөтлөөд эхэллээ да. Ер нь олон жил ингэж уралдсан мөр да. Ер нь хөдлөж гарч ирээд өндөр шилжмийн баяр наадмыг бол хөтлөө гараад ирдэг юм дүмнэг. За сайхан мөр үзийг бол сансрын ухаамарыг харагсан өгтэй юм шүү дээ. За сансрын ухаамар нөнгөн дээр ам үзүүн дээр нь 300 номертой орсон. За од гэрлийн сансрын ухаамар бол нэг талдаа мөнгө сайхны хурдан ураа гарсан. За нөгөө талдаа бол Жаванди хурдан мурууд гэдэг өндөр жилийн одоо хоёр топ богшил орсон юм хурдан төмнөх байгаа. Сансрын ухаамар өнгөн дээр ам үзүүн дээр нь за өнөөдрийн оролдоонд 300 номертой орсон Дундгой аймгийн сайхан дулаан сумын гэж Отгон Баярын Батлын хурдан хонгормор 3 дээр нь Баян Жаргалан сумын байж Ишгэн Батмарын хурдан хонгормор за наатлын хээрмэрний хүүгд хөвтчээд ирсэн номер нь харагдахгүй 200 хэд юм бол доо. За 255. За 255 номертой хээрмэр. За 235 номертой Далан Жаргалангийн Бат сайхны очир хотын хурдан зээрдмөр байна да. Бат сайхны хээрлмөрийн зээрдмөрийг бичих зарж байгаа. За цаагаар нь 244 номертой хуулмар 20-с орж ирсэн. За 244 номертой хуулмар. За бүртгэл дээр явах энэ чип бүртгэл хоёроос зөрөөд байгаа учраас бүртгэл дээр байгаа мөр чипэндээ ороогүй мөрлөс байгаад гэж харагдаж байгаа. Энэ хойноос нөгөө алимын цэцгийн цогон төгөлдрийн хурдан цагаан гэж бүртгэгдсэн байсан том зээрдмөр чинь ороод ирж байгаа харагдаж байна. 216 номертой хонгор бодмөр дээр голд яваад байгаа. Энэ Дундгой аймгийн харин сумын гэж Эрхэн Баярын Алтан Баярын хурдан хонгор бодмөр байна. За 234 номертой хээрмэр дунд яваад байгаа. Энэ Өмнөг аймгийн мандаас мэж Батын Амгалан Баатарын хурдан зээрдмөр байна. За хээрмэр зээрдмөр хоёрын номер сэлгдэн орчихсон болоо да. За 239. За 230 Дундгой аймгийн Атаас сумын Жаргал сайхны бүрэн сайхны хээрмэр юм байна. Энэ Атаасгийн хээрмэр чинь 4 дээр юм байна. Сансрын ухаамар өнгөсөн хэвээр байна. За 244 номертой хонгормор нь хуулмар хурагшаа гараад ирсэн. За ам үзүүн дээр хуулмар өндөр шилжмийн уяач. За 244 чи хамгийн сул бүртгэлээр орж ирсэн хонгормор. За 244 бүртгэл дээр бол огт байхгүй шүү. За 244 номертой хонгор бүртгэл дээр байхгүй хонгор гараад ирсэн байна. За 3 дээр нь Ишгэн Батмарын хурдан хонгормор байсан. Од гэрлийн сансрын ухаамар зөв талдаа өшөөд өстэй байна. За хавчигмөр энэ даван дээр нь төрүүлж үсэн мөр шүү дээ. Од гэрлийн сансар гэж сумын алдарт бай залуухан за сайхан дөрсөн мэл та сансрын ухаамар гэдэг бол. За ам үзүүн дээр байсан. За 244 номертой хуулмар нь хөтлөө гараад ирсэн. За бүртгэл дээр байдгүй хуулмар гарч ирсэн байхаа харагдах юм да энэ. За нэг зөрсөн юм бол Батын Амгалан Баатарын зээрдмөр гэсэн дээр 234 номертой 244 номер бүртгэл дээр огт байхгүй номер гарч байгаа юм. За жаахан үлдээ. За Атаацгийн хурдан хээрмэрийн явж байна. 239 номертой Дундгой аймгийн Атаацгийн сумын гэж Бүрүүжийн Жаргал сайхны хурдан хээрмэр яваад байгаа. Жаргал сайхны бүрэн сайхны хурдан хээрмэр. За 299 номертой хээрмэр Дундгой аймгийн сайхан талаас сумын гэж Гамбатын үлцэн явж Жаргалын хурдан хээрмэр байна. За цаатлаар нөгөө түр хөдлөөдсөн 300 номертой хонгор өргөндөө.
За Дорногов аймгийн сайхан талаас юмж Отгон мөрийн батлахын сартаа хөнгөрмөр цаана яваад байна. За нөгөө 140 хэд байла. Алимын цэцгийн соломон төгөлдрийн цагаан гэсэн бүртгэлтэй харагдаад энэ 145 байдаг лөө. За 143 номертой том сайхан ухаамар орж исэн. За энэ мөр бол бүртгэлтэй Дорногов аймгийн өндөршил сүмийн гэж алимын цэцгийн соломон төгөлдрийн цагаан гэсэн харагдаж энэ зээрдмөр номерд бол за цаагуур нь 136 номертой хулмар явж байна. За 136 номертой хулмар өндөршил сүмийн Ухны Батүлгийн урд хулмар байна. Энэ нөгөө сумынхаа их хурдан багс соёолондоо хурдан байдаг хулмар мөн доо. Сумын алдартай сумын за гомби Ухны Батүлгийн гомби урд хулмар дээр цаагуур цохолцоод харагдаж байна. За 218 номертой хонгормор. За 210 Дорногов аймгийн өндөршил сүмийн Ловсонболтонгийн ингэлзээ урд хулаалаг мөргөж байна. За энэ номер бас солигдсон байна да. За Ловсонболтонгийн ингэлзээ инквер инкамглан гээд сумынхаа дэгшөөд 2 удаа их насны нэмэр төрүүлсэн мундаг галгалмчууд аа. За 234 номертой 100 дамхтай зэрдвэр өмнөд аймгийн мандас сүмийн Баттын Ямгаланбаатарын ордон зэрдвэрчээр энэ байна да. Энэ 100 дамхтай том сайхан ухаамар. За цаатгийн 218 биш юм байна да. Будан мөрний номер хэд байна. За энэ за ардна цолмон за нөгөө дан саран ногтой пүрвжвэ ариун бэлгийн урдан цагаан мөрчин дээр цаагуур гараад ирсэн байна. За 216 юм байна тийм ээ. За 216 номертой хонгор удам мөр наагур нь яваад байгаа. За Дорногов аймгийн хайр сүмийн Эрхмээр алтмэрийн хонгор удам мөрч энэ юм байна. За нөгөө 147 номертой шинэ хоёрын хурдан бор мөрчин дээр голд явж байна. 113 зэрдмөрийн номер. За 113 номер Дорногов аймгийн өндөршил сүмийн гэж Гамбалдын инктүрийн хурдан зэрдмөраа Өсгий цагаан зэрдмөр нь байлгүй дээ. За энэ нөгөө сумынхаа өмнөх төгшөөд найрагдаг хурдан зэрдмөр мөн байна да. Бабын зэрд гэдэг нь Сормын Гамбалдын инктүрийн хурдан зэрдмөр явж байна. 213 номертой ардан шинэ хоёрын нөгөө бор мөрчин яваад байгаа. Түүний ард нь Дорногов аймгийн өндөршил сүмийн цуут уяач Ишгэн данзангийн ачхүү ариун мэлгийн хурдан загалмар нь явж байна. За цэгийн алзмэрний номерыг харъя да. Бусд нь бол ойлгомжтой. Урд талд нь бол Гамбалдын инктүрийн хурдан зэрдмөр байна. Гомбын урдаа хулмар явж байгаа. Шинэ хоёрын бормор явж байгаа. Ариун мэлгийн загалмар байгаа. За 111 номертой Дорногов аймгийн өндөршил сүмийн Төмөр тоогийн нөртөвгийн хурдан цавдар алзмар байна. Энэ бол нэг 10 дээр явж байгаа мөр 11 дээр явж байгаа мөр ингэний 3 мөр жаахан зайтай ингэний 4 дээр нь хонгормор явж байгаа. За 5 дээр 234 номертой нөгөө 100 дамхтай зэрдмөрч араас орж ирсэн. За 234 номертой зэрдмөр гэдэг бол өмнөд аймгийн мандас юмж Баттын Ямгаланбаатарын хурдан зэрдмөр, цаатлаар нь Гамбалдын инктүрийн хурдан зэрдмөр. За Ухны Батүлгийн хурдан хулмарын голд яваад байгаа. За шинэ хоёрын бормор цаатлаар нь пүрвжвийн хурдан Данзангийн пүрвжвийн ариун бэлгийн хурдан загалмар яваад байна. За 111 номертой өндөршил сүмийн Төмөр тоогийн нөртөвгийн хурдан цавдар алзан мөргсөн ингээд 7-8 мөр игэн ч гэсэн яваад байна. За өнгөн дээр нэг хулмар нь гараад ирж Адацгийн хэрмэр чинь энд яваад байна да. За Ишгэнбатын Батмөрийн хурдан хонгормор урд талд нь Сансрын ухаамар хоёр яваад гаргаж байна энэ. За Баян Жаргалангийн хурдан хонгормор өндөршилийн Од гэрлийн Сансрын хурдан ухаамар хоёр яваад байна. За өнгөн дээр за нөгөө 244 номертой хулмар чинь гараад ирсэн дээ энэ. Ямар тамгатай юм бэ? За 234 номер. За наадлаар нь бол 239 номертой хурдан хэрмэр гарч ирсэн. За 239 номер Адацгийн сүмийн Жаргал сайхны бүрэн сайхны хурдан хэрмэр байна. Өнгөн дээр гараад ирсэн. За хулмарны номерыг л ястаа нэг байхгүй байна да. Одоо яадаг юм бэсэ. 244 номертой хулмар нь цаатлаар нь яваад наадлаар нь Дорногов аймгийн Адацгийн сүмийн гэж. За 2 тамгатай хурдан хулмар ам үзэн дээр яваад байгаа. За наадлаар нь Дорногов аймгийн Адацгийн сүмийн уяач. За 234 номертой мордсон. Жаргал сайхны бүрэн сайхны хурдан хэрмэр байгаа. За жаахан үлдээ цаагуур нь үзүүр гараа явчлаа да. Тэр пүрвжвэ ариун бэлгийн хурдан загалмар цаатлаар нь үзүүр гараад ирсэн. Наадлаар нь Ишгэнбатын Батмөрийн хурдан хонгормор явжсан шинэ хоёрын зэрдмэр Гамбалдын инктүрийн Өсгий цагаан зэрдмэр явж байгаа. За Баттын амар түвшингийн зэрдмэр чинь жаахан хойшилж гисэн байна да. За өмнөд аймгийн мандас сүмийн ойч Баттын амар түвшингийн хурдан зэрдмэр байгаа. За хар талд нь Дорногов аймгийн өндөршил сүмийн ойч Төмөр тоогийн нөртөвгийн зэрдмэр алзан явж байгаа. За Ухны Батүлгийн хурдан хулмарын голд яваад байна. За Од гэрлийн Сансрын ухаамар чи үлдчихлээ. Ерөнхийдөө сүүлийн жилүүд бас нэг иймэрхүү урдаа ийгээд байдаг болчихсон юм шиг байсан. Ер нь зам зааж гарч ирж байгаа хойшилж байгаа шиг байсан. За баг насандаа онцгой хурдан байсан мөр шүү дээ. Од гэрлийн Сансрын хурдан ухаамар. За Баян Жаргалангийн хулаалагмар араас орж ирсэн үү. За хулаалагмарын номер 1 араас хаалагмар хулаалагмарын дунд яваад гарч байна. Хэрэг орж ирсэн байна хойноос. За 100 хэдэн номер юм дээ. За тэр нэг сайхан үр мөрний номерыг бас гарчвал 100. За 100-ны номертой хэрмэрд цаагаар орж ирсэн байна. За 100-ны өндөршил сүмийн Баяр хүүгийн наран хүүгийн урд үрмэр гэж байна шүү. Дорногов аймгийн өндөршил сүмийн байж. За 192 номертой алгамар чинь Дорногов аймгийн өндөршил Жаргалан гал удрахын хурдан саардмар байна да. Гайлын гал удрахын хурдан саардмар байгаа нь саардалагмар. За 222 номертой Бутмөр цаагаар орж ирсэн. За энэ бол Дорногов аймгийн за өмнөд аймгийн мандас Баттын болоод за энэ ч биш дээ 222 номер бүртгэл дээр байхгүй болоо явчлаа. За Сансрын ухаамарын голд явж байгаа. Цаатлаар нь 192 номертой барьсан Дорногов аймгийн өндөршил сүмийн Жаргалан гал удрахын сумын алдартай Жаргалан гал удрахын хурдан саардалагмар байна.
За Хермерний номер идва. За 123 номертой хонгормоор орсон. За энэ бол Дорногов аймгийн сайхан дулаас юмж Хорс сүрэнгийн ундаг эрдний хортой хонгормор байна. За 295 номертой Хермер цаана ороод ирсэн. За 295 номер гэдэг бол за Дундгой аймгийн Дундгой аймгийн баяжуулсан Инкваторын жиргэн сайхны хортой Хермер байна. За ард нь 123 номертой Дундгой аймгийн сайхан дулаас юмж Хорс сүрэнгийн ундаг эрдний дуулаа тамхтай хонгормор орж ирсэн. За Чамжин тамхтай 185 номертой Хэр алгамаас хойноос орж ирсэн байна. За энэ 185 номер гэдэг бол бүртгэл дээр бас байдаг юм байна. За 184 номер байна. За Гансмын Батмар хойноос ороод ирсэн үү? Мөн дөө. Яндангийн бүрэн батын онгон тамхтай байх хэвээр. Өмөгийн Гансмын хордон Батмар гэж Дундгой аймгийн шигшил хордод айрагдж байсан. Соёолондоо их хордон байсан. За нэг 20 гаруй айраг түрүү авсан муха Гансмын Өмөгийн Гансмын хордон Батмар 2010 оны Дундгой аймгийн шигшил хордолсон. Хуралдаанд бол айргийн 3 турдж байсан. Дайч хаалцсан дөрөв Содонцгийн Мөнхбаатарын хордон мормор амууд энэ Батмар бол айрагдж байсан түмнэг шүү дээ. За цаатлаа 216 номертой хонгор Батмар яваад байгаа. Энэ түрүүнөө гарч ирсэн Дорногов аймгийн айраг сүмийн Жирхэнбэрийн Алтан мөрийн хонгор Батмар хойшилж байгаа юм байна. За 236 номертой Хүрмөр цаатлаар нь явж байгаа. Энэ Дорногов аймгийн мандах сүмийн хойш Өлзий тогтхын А2-ийн Хүрмөр байна. За нөгөө 143 номертой бүртгэл дээр цагаан гэвчсэн байсан зээрдмөрч энэ явж байна. За цалан бүртгэл гэжсэн байгаа 143. За энэ бараг бүртгэл солисон нэр бараг андуурагдж байгаа бах та 143 номер дээр бол байхгүй байгаа гэсэн. Алим цэцгийн цалан бүртгэл дээр цагаан гэсэн бүртгэл харагдаж байсан. За жижигхэн хонгор Батмар нэг орж ирж байна. За 296 номертой Саарламар харагдсан. За 296 Дундгой аймгийн Дундгой баяжуулсан мэж тэрэн дэржин даваа сэрэнгийн хордон Саарламар байна. За ард талд нь 291 номертой Хулмар гарч ирсэн байна. За энэ Дорногов аймгийн мандах сүмийн мэж оюун бэлгийн сайхны Хулмар байна. За тэр цаагаар 231-тэй том хонгорморны номер. За 231 номертой Дорногов аймгийн мандах сүмийн мэж Мөнхбаатарын Хос эрдний хордон хонгормор байна. За хонгормор нэг хоноос орж ирж байна. За 231 номертой Дорногов аймгийн мандах сүмийн мэж Мөнхбаатарын Хос эрдний хордон хонгормор явж байгаа. За энэ өчигдөр барилдаад байсан Хос эрдний баг мөнд байна. За 30-аад баг цаанд явж байгаа мөр дэгнэ бүдэж тав хүндээ харуулж байна. За урагшлээ да тийм ээ. За 296 номертой Дундгой аймгийн Баянжирган сумын байж тэрэн дэржин даваа сэрэнгийн хордон Саарламар харагдаж байна. За нөгөө цолон төгөлдрийн хордон Зээрдмөрч энэ явж байна. За цолонгийн од гэрлийн сансрын хордон ухаамар жаах үлдчихлээд байна. 20 баг цаа явж байна. Сумын алдартай од гэрлийн сансрын хордон ухаамар. За нөгөө мандахын хордон ухаамарч энэ яваад байна. 216 номертой Дорногов аймгийн айраг сүмийн болоо Дорногов аймгийн айраг сүмийн Жирхэнбэрийн Алтан мөрийн хордон хонгор Батмар энэ байна. За 223 номертой Хүрмөр урдны яваад байгаа. Энэ нөгөө Мандас сүмийн Батын Амгаланбаатарын хордон Хүрмөр. За тийм байна. Өмнөгийн Мандас сүмийн Батын Амгаланбаатарын хордон Хүрмөр байна. За 200 дугаартай Зээрдмөр урдны яваад байгаа. За 200 дугаартай Зээрдмөр. За Дорногов аймгийн сайхан дулаас мөнхчрөл эрдэмтний хордон Зээрдмөр байна. За 192 номертой Жаргалын гадаадын хордон дөрөв ширцхан Саарламар цаагуур нь явж байна. За сумын алдартай Жаргалын гадаадын Саарламар явж байгаа. За өнөөдөр манай ивент гिचээр отог өрөөнд отог майхан ажиллаж байгаа. За өнгөний нэг 10-аад мөр хийгэн чигсэн юм байна. 2 мөр хол салсан юм байна. Ард нь дахиад 6-7 мөр бөөнд өгөх юм байна да. За 222 номертой Батмарч бүртгэл дээр байгаагүй шүү дээ. Энэ наатлын бол Өмөгийн Гансмын хордон Батмар явж байгаа. За цаагаар нь 100 номертой хордон Зээрдмөр бас бүртгэл дээр байхгүй Зээрдмөр удаа явчлаа. За 145 удаалагмөрний номер. Энэ Баянжиргалаас бүрдсэн удаалагмөр мөн дөө. За тийм байна. Дундгой Баянжиргал сум ингэж Энквэрийн тогтох хоёрын хордон удаалагмөр явж байна. За наатлаар нь чип нөгөө бүртгэлээр зөрсөн юм болоо да. Ер нь мордоогүй 100 номер бол бүртгэл дээр огт байхгүй номер харагдаж байгаа юм. За чиптэй мордож байгаа өнөөдрийн өндөр шилсмийн төгт 100 жилийн Бернодын үндэсний морь спорт баяжтай холбоо зохион байгуулж байгаа. За Ишгэнбатын Батмарын хонгор морч урагшаа явчихсан. Энэ нөгөө Гомбын хордон холмор мөн дөө. Ухны Батулгийн хордон хонгор мор энэ дунд явж холмор энэ ард явж байгаа харагдж байна. За 222 номертой хонгор Батмарч бүртгэл дээр байхгүй мөрөн шүү. За 223 нөө 221 нүг харагдаж байна. За Гансмын Батмарч өнгөний хэдэн мөрөн дээр утгаж оролдох байлгүй да. Дундгой аймгийн шигшин дуртай айрагдж байсан. Соёолондоо суман давраг төрүүлсэн билүү. Дорногов аймгийн айрагтэн тэр айрагдж төрүүлжсэн мөр дөө энэ урдан Батмар. За бас мундаг удамтай аймгийн алдартай яж Яндангийн зарчимцын дөрсөндөө бүрэн Батын унгамар байх хэвээр. Яндангийн бүрнээс авсан мөр. За яг эднийхний дан саран гоён дээр байгаа үзэгчдээс харж байгаа. За аймгийн алдартай яж Шагдрын Яндан гэдэг нь унган тамгыг харагдаж байна наадталт нь. За Гансмын Батмар 10 баг цаа явж байгаа. Өнгөний 2 мөр хоолцоо авсан. За тэр 244 номертой холморч одоо танигдaltaй явсан гол барианд орох юм байна да. За араасаа өндөр шилсмийн юу ш төмөр тоог өндөр төвгийн хурдан завдар алзан мөр даагандаа сумын бэр наданда айрагда багнаад нь 5 айрагцаа хурдан өмнөг. За 1 2 3 4 5 6 7 8 9 дээр явж байгаа юм байна. За 299 номер гэдэг лөө 2 хермөрийн номер чинь
За 299 номертой хээрмэр энэ. За Атацгийн жаргал сайхны хээрмэр явцсан хаа урагшаа. Дорногийн сайхандаас ингэж Гамбатын өлзөж хэрэглийн сумын алдартай Гамбатын өлзөж хэрэглийн урдаа хээрмэр 11 дээр 10 дээр нь Дундгой аймгийн өндөр шилсмийн байж Төмөр Тугийн өндөр тавгийн хурдан 50 дээр алдсан мөр байна. Урд талд нь Баян жаргалын сумын байж Ишгэнбатын Батмөрийн хурдан хонгормор явж байна. За түүний өмнө шинэ хоёрын хурдан мормор түүний өмнө Гамбалтын инхтэр өсгийт хан зээлмөр явж байгаа. За түүний өмнө Бүрвжвэ аримблгийн хурдан загалмар байна. Удамтай байж тиймэрхүү явж байна да. Бүрвжвэ бол Данзангийн Бүрвжвэ аримблгийн хурдан загалмар явж байгаа. За 234 ч нөгөө Бат аймгийн Батын зээлмэр мөнгөстэй өмнө аймгийн мандаас юм яаж. За 2 зээлмэр мордуулсан байх хэвээр. За өмнө аймгийн мандаас юм яаж Бат аймгийн Батрын хурдан зээлмэр 234 номертэй болсон байх хэвээр. За 3 дээр явж байгаа. 4 дээр нь Бүрвжвэ аримблгийн хурдан загалмар. За Данзангийн Занасарнгийн том саран дамгалаг уян дээр нь байж байгааг үзэж таах харж байгаа. Хаа эднийг том саран дамгалаг дардаг. Дансар. За 244 номертой холмор ижилэг танаад авах юмсан да. За хүүхдээс нь бас уучж болдгоо болоо даан ч мөрөр нь арга барсан мөртгөл багт байдгүй. За Атацгийн хээрмөр ч нөтөлж байдаг юм байна. Өө Дундгой аймгийн Атацгийн сумын байж Бүрүү сайхны жаргал сайхны хурдан хээрмөр нөнгөн дээр гараад ирсэн. За Атацгийн хурдан хээрмөр нөнгөн дээр ам үзэнд 244 номертой холмор яваад байгаа. За энэ бүртгэл дээр огт байхгүй. За Дорногой аймгийн Хайргас сумын гэж Эрдэнэ уулганы хул гэдэг юм байна шүү. За чип гоморсон. За Дорногой аймгийн Хайргас сумын Эрдэнэ уулганы хурдан хулмар ам үзүүн дээр. За өнгөн дээр Дундгой аймгийн Атацгийн сумын уяач. За 236 номертой мөрдсөн байдаг л хурдан хээрмэрчин. За жаргал сайхны бүрүү сайхны хурдан хээрмэр өнгөн дээр юм байна. Оо Дундгой аймгийн Атацгийн сумаас ирж урдж байгаа. За битүүмөр гэж бүртгүүлсэн байна. Дундгой аймгийн Атацгийн сумын жаргал сайхны бүрүү сайхны хурдан хээрмэр ингээд нэг Дундгой аймгийн өндөр шилсмийн төг 100 жилийн баяр наадмыг 100 шугам метрийн толгой өнгөлөд 45 мэлтэл яваад харагдаж байна давартай хээрмэр. Үнэгүй хурдан сайхан байгаа юм байна. За өмнөх түүхт 90 жилийн ноён баяр наадамд бол Дундгой аймгийн өндөр шилсмийн байж Лувсанбалтынгийн Инквери урдан мормор дөрвөлжсэн 1994 оныхын ойд бол Дундгой аймгийн өндөр шилсмийн Лувсанбалтын Инквери урдан хонгор алзмар дөрвөлжсэн 80 жилийн ойд бол Агатын мэрмэн хурдан шаргуур дөрвөлж Максархны хурдан хээрмэр ам үзүүлжсэн да. За Дорногой аймгийн Хайргас сумын хурдан хулмар чинь ам үзүүн дээр энэ талын Эрдэнэ уулганы хурдан хулмар гэж лөө. За Дорногой аймгийн Хайргас сумын Эрдэнэ уулганы хурдан хулмар ингээ ам үзүүн дээр гараад ирсэн. За өнгөн дээр жаргал сайхны бүрүү сайхны хурдан хээрмэр нөнгөсөөр хэмээр байгаа. За холмор Дорногой аймгийн Хайргас сумын Эрдэнэ уулганы хурдан хулмар ам үзүүн дээр байгаа. За жаахан ойшлээ доо. За Атацгийн хээрмэр өнгөн дээр ам үзүүн дээр Дорногой аймгийн Хайргас сумын байж Эрдэнэ уулганы хурдан хулмар гарч ирсэн. За Эрдэнэ уулганы хулмар намаас 10 хэдмэр бөөн дүүхэн юм байна да. Бат аймгийн Батрын хурдан зээлмэр өмнө аймгийн Мандас онс ирж урдж байгаа. 3 дээр Бүрвжвэ аримблгийн хурдан мормор чинь за хойгоороо жаахан нарийнх юм уу гэж мордсон бас л мундаг төмөнөх байна да. Энэ удаад замдангийн загал орсон алуу байдаг өлгөө да. Бүрийн хурдан бараад түүний тодогч байж таарна. За Баби хурдан зээлмэр юу Гамбалтын Инктрийн хурдан зээлмэр Өсгийт хаан зээлмэр нь 5 дээр за 6 дээр шинэ хоёрын хурдан бормор байгаа. За энэ бормор бас л бүртгэл дээр байхгүйсэн дээ шинэ хоёрын хүүхдээс нэрээс шинэ хоёрын хурдан бормор гэж хэлсэн шүү байна. Шинэ хоёрын хурдан бормор нь 6 дээр за ам уузан дээр өмнө аймгийн Мандас сумын Батын аймгийн Батрын зээлмэр за шилийн 2 мөрлийн тоглолт яваад байна да. Данзангийн Бүрвжвэ аримблгийн хурдан бормор. За аримблгийн хурдан загалмар. За ард нь Данзангийн Гамбалтын инхтрийн хүү Гамбалтын Сосрогын Гамбалтын хүү инхтрийн хурдан зээлмэр нь 5 дээр шинэ хоёрын бормор. За Гансвын Батмөр чинь найраг руу орж ирлгүй яах вэ? Энэ даван дээр их ч уралдаж байсан хөлөг байгаа. Дундгын шигшин дурдаа харагдажсэн төмнөг шүү дээ. Яндангийн бүрэн Батын онгон Гансвын хурдан Батмөр ингээд за амаа үзүү 6 8 9 дээр гараад ирсэн байна. За урд талд нөгөө Дундгой аймгийн өндөр шилсмийн Төмөр Тугийн өндөр тавгийн хурдан цавтар алзмар явж байгаа. За хойноос сайхан нэгж орж ирлээ Гансвын хурдан Батмөр. За Дорногой аймгийн сайхан талаас Гамбатын өлзөж ирлээ хурдан өмнө яваад 290 минутаар сайхан томтлогод хээрмэрвэл Гамбатын өлзөж ирлээ хурдан хээрмэр байгаа сумын алдарт байж. За энэ хурдан хээрмэр чинь бас Дорногой аймгийн бүсэд нэг төрүүлж 3 харигдсан хурдан өмнө юм шүү. За өнгөний 2 мөр тусдаа ард нь 7 мөр бөөнд 9 мөр гараа явчихсан. За 10 дээр явж байгаа мөр за Ишгэнбатын Батмөрийн хурдан хонгормор 10 дээр юм байна. Аймгийн бүсэн 3 харигдсан аймгийн алдартаас нэгэн боломжийн төгсгөө хүндээ. За өнөөдөр өглөө аймгийн алдартаас Орчимцын галын дээрээс хурдан хонгормор мордуулж байсан Ишгэнбатын Батмөрийн хонгормор 10 дээр гарч ирж байна. За 11 дээр бас сайхан өрмөрний чинь номерын нэр харлуу хараагүй. За нэг 222 номертой хонгор Батмөр орж ирсэн шүү. Энэ хонгор Батмөрний бүртгэл бас байхгүйсэн шүү. За 101 номертой хөрмөр. За 101 номертой хөрмөр чинь Дундгой аймгийн өндөрсөн Баяр хүүгийн наран хүүгийн урд хөрмөр юм байна. Сумын баяр наадам нэг харигдсан Баяр хүүгийн наран. За Лувсан дашин Баяр хүүгийн хүү юм байгаа өстэй наран хүүгийн урд хөрмөр сумын баяр наадам нэг харигдсан 11 дээр явж байгаа. За ард талд нь 222 номертой хонгор Батмөр чи яваад байгаа шүү. Энэ бүртгэл дээр байхгүйсэн. За Батын ямар төвшингийн хөрмөр ард бай хамгийн ард явж байна. За 121 номер 121 номертой хээрмэр хойноос орж ирсэн юм байна шүү.
За 121 номер бас бүртгэл дээр байдаг бай. 141 143 байна. За 121 номер бүртгэлтэй алтармаар бүртгэлгүй алтармаар. За хойш чи. Хойш нэг жаахан суугаад үзүүлчих. За энэ гурван мөр гурвуулаа бүртгэл дээр байхгүй. 100 номер бас л байдгүй. За 223 ч Бат Амар түшингийн хурдан зэрлэлцэн мөр байна. Өмнөг аймгийн Мандас мас ирж өрөлдөж байгаа хурдан зэрлэлцэн мөр энэ. Энэ нөмөрний хамгийн ар дээр нь яваад байна. За өчигдөр бол азарганы уралдаанд алдарт байр уул төрүүлсэн шүү дээ. 20 гаруй сарын дундуур шигшил дурд дайржсэн байр уул гэдэг хурдан өмнөх төрүүлсэн. За том хүүхэдтэй хээрмэрмгийн дунд яваад гаргаж байна. Их том хүүхэд унсан юм байна да 290 хэдөө. За 295 номертой хээрмэр хойноос ороод ирсэн. Энэ Дондгоо аймгийн Баянжирлан сумын ээж Инкваторын жиргал сайхан хээрмэр байна. За Баянжирлан гэж сүүлийн өдөр тун хурдтай болчиход дуусам шүү дээ. Говьх тасмын ойд сайн уралдаж байсан. За өчигдөр бол бас өндөр жилийн байгаас айраг авчихсан соёлынгийн уралдаанд ам үзүүлж байгаа харагдаж байсан. Соёлноос нэмэртэй уралдаанд ам үзүүгээр оруулж байсан. За энэ ус нутгийн бол ер нь хурдтай сумын донд орчоод байна. За 236 Дондгоо аймгийн Мандас сумын ээж өлзөө төгтгийн Аз хоёрын хүрээ харцмар байна. Сумын баяр наадамдаас айрагдаж байсан хурдан өмнөх байна энэ. За 144 номертой хөрмөр. За Жамцын алдарт хөрмөр мөн бидтэй энэ чинь. За Дондгоо аймгийн Өднөр шин сумын аймгийн алдарт Жонмгийн Нарчимцын юу Эрдэнэ мандлын хурдан хөрмөр байна. 17 настай аврах өмнөх шүү дээ. Өмнөх сумынхаа түүхтойд 7 настай мөр айрагдаж байсан. Тэр жил Баянжиргалангийн бүстэй айрагдсан, говьхтаад айрагдсан. За 2017 оны Говьсанбөр аймгийн баяр наадмын айраг 25 айраг төрүүтэй мөр гэж байсан шүү. Жамцын алдарт хөрмөр бол. За их эцэг талднаас ах トゥ 4 урдаа одоо гарч ирсэн байх шүү дээ. Хөрмөрний ах нь бол хурдан зэрдмэрсэн. Жамцын зэрдэж говийн 4 сумын наадам төрүүлсэн. Говийн 2 аймагт айрагдсан хурдан зэрдмэрсэн. За тэрний өөр төрсөн дууха урдаа алзан мөрн. За бүдүүн жамаагийн атууны ихтэй гэдэг баха хурдан хөрмөр чинь. За Эрдэнэ мандлыг залуу хуй чимэрдээ тавигдсан. За ер нь Морец хоёрын хооронд их л нас цог насны зэрэг байна. 17 настай хөрмөр нь ингээд Эрдэнэ мандлын хөрмөр 10 хэдийн багцаа гараад ирсэн урагшлах нэ. За өндөр жилийн нэр туяач Яннангийн Нарчимцын юу Эрдэнэ мандлын хурдан хөрмөр нь яваад байна. За урд талд нь 236 номертой хөрмөр Дондгоо аймгийн Мандас сумын өлзөө төгтгийн Аз хоёрын хурдан хөрмөр байгаа. За цаагуур нөгөө том хүүхэдтэй хөрмөр Баянжиргалангийн хурдан хөрмөр яваад байгаа. 299 номертой. За урд нь нөгөө өлзөө жиргалын хурдан хөрмөр явсан. Бат Амар түшингийн хүрээ хаалцмар яваад байна. За энэ голын гурван гурвуулаа бүртгэлгүй байсан шүү. 121 номертой хөрмөр, 222 номертой бормор. За 100 номертой зээрбэр гурвуулаа бүртгэлгүй байсан. За түүний өмнө Ишгэн Батын Батмарын хурдан хонгормор явж байгаа. За нөгөө 150 байдаг лөө 180 номертой хөрмөр. За энэ өндөр жилийн хөрмөр штэ. Өндөр жилийн баяр хүүгийн наруугийн хурдан хөрмөр. За сайхан толгойтой мал юм да баяр хүүгийн хөрмөр энэ өдмөрний өнгөн дээр явж байна. За өнгөний 9 мөр байраараа шихуу юм байна да хэвээр явцсан. За энэ өксүр дээр гарч одоо нэг Хязаалангийн барааны хойдлын өксүр өксөж гэнэ үү? За 13 км 14 км үлдэж байна да одоо. Их насны мөртийн уралдаа ер нь газрынхаа дундаас арай жахан дутуугаад уралдаж байна. За 299 номертой Баянжиргалангийн хурдан хөрмөрийн гараад ирсэн. Энэ сайхан дулааны хөрмөр байна. За Дондгоо аймгийн сайхан дулаан сумын Гамбатын өлзөө жиргалын хурдан хөрмөрөө Дондгоо аймгаас нэг төрөж 3 харигдсан хурдан өмнө энэ өксүрдөө жаахан үлдчихлээ. За Дондгоо аймгийн хайрг сумын өөч Эрдэнэ уулганы хурдан хуулмаар энэ өксүрдөө бас жаахан үлдчихлээ те. Их хөдөлж уралдсан да нэг. За нэг 8 км газар хөдөлж уралдаад Эрдэнэ уулганы хурдан хуулмаар үлдчихлээ. За Ган сумын Бодон гэдэг нь чинь урдд сурсан унган дэвжэн дээр энэ өксүүдээр гарч ирэхэд 6 руу ороод ирж байна. Өмөөгийн Ган сумын хурдан бод Монгол улсын авраг малчин Бутчин өмөөгийн хүү. За бүгдээрээ улсын авраг малчтай удамдаа тэр урд яваад байгаа хурдан Загал мөрний эзэн Ариун бэлгийн өвөө нь бол Монгол улсын авраг малчин Ишгэн Данзан гэж хүн байсан. За Ишгэн Данзангийн ачгүй Ариун бэлгийн хурдан Загал мөр ард нь Монгол улсын авраг малчин Бутчин өмөөгийн хүү Өмөөгийн Ган сумын хурдан Бутмөр хөр гараад ирсэн. За шил нутгийн аргагүй бүгэ адуу шилийн адууны үзүүрээр нь цайр шаргадаг байсан түүгэл биш үү дээ. За Ган сумын Бутмөр нь одоо ингээ байраараа бол 6 дээр 7 дээр юм байна. 6 дээр Хүрвжгүй Ариун бэлгийн хурдан Загал мөр гарч ирсэн байна. За Төмөр тоогийн дээр тоогийн завдар алдсан гэдэг мөр чинь бүр айрг ороод ирсэн байна шүү. Төмөр тоогийн дээр тоогийн завдар алдсан мөр даагандаа сум мөр надад багнаат нь 5 хайрагдсан төмөнийх нь 5 дээр гарч ирсэн байна. За Батын Амар түшингийн хурдан зээрдмөр Батын Амгалан Баатарын хурдан зээрдмөр нь 4 дээр Өмнөг аймгийн Мандас мас ирж байгаа Батын Амгалан Баатарын хурдан зээрдмөр 4 дээр. За шинэ үерийн Бодон бормор нь 3 дээр. За Гамбалтын Инхтрийн хурдан зээрдмөр ам үзүүн дээр. За Дондгоо аймгийн өндөр шил сумын Адаа цэг сумын өөч Пүрүү сайхны хурдан хөрмөр өнгөн дээр байгаа. Жаргал сайхны Пүрүү сайхны хурдан хөрмөр ингээд өндөр шил сумын төгс 100 жилийн баяр наадамд оролцож байгаа 81 алтан тууртыг хөтлөө гараад ирсэн. За Дондгоо аймгийн Адаа цэг сумын Жаргал сайхны Пүрүү сайхны битүү хөрмөр нь ингээд 81 мордон төмөнөхийг ингээд 50 метрийн шихуу зайтай өнгөлөд гараад ирсэн байна. За ер нь гарсан цагаас Одгорын сансрын хурдан ухаамар нэг 3 км шихуу өнгөлсөн. Араас нь Эрдэнэ уулганы хулмар өнгөлөө. За ингээд хөрмөр араас нь залгасан да. 13 км үлдэж байгаад хээрмэр өтөлсөн хэвээр юм байна. За Гамбалтын Инхтрийн хурдан зээрдмэрийн мөнд өсгөл цагаан зээрд ах トゥ 2 хурдан их зээрдмэртэй байсан эднийг.
За өсгөө цагаан зэрдмэр нь бол баг наадамд голоо хайрг төрүүлсэн. Сумынхаа төгшөөд хайргаж байсан. Баянжирлангийн өдрөг хайргацсан баха. Зэрдмэр. За шинэ үерийн бормор нь 3 дээр, Батын Амгаланбаатарын зэрдмэр 4 дээр. За Гансмын Бодморыг нь хашир өгд наагур 3 дээр ашиглаад ихний өнгөн нээд дээр утгаад авчирлаа. За тэр загал мөчс Аатмар юм да. Дондгой аймгийн өндөр шилсмийн нэр туяаш Ишгэн Данзан. За Ишгэн Данзан гэдэг бол одоогоос 40 жилийн өмнө 1984 оны өндөр шилсмийн дугт 60 жилийн өмнө над хонгоралцсан мөрөнд төрүүлсэн шүү дээ. За ачуугийнх нь урдан загал мөр ингээд айргийн дөрөвдөө гараад ирсэн байна. За хээр мөрөндө тохоод очихондоо 16 мөр бөөгнж гоод. За Дондгой аймгийн өндөр шилсмийн залуухуу яаж төмөр тоогийн дөрж тавгийн цавдар алдсан мөр даагандаа сум мөр надан байрцсан юм ингээд 6 дээр байгаа. За Батлын Амгаланбаатарын урдан зэрдмэрийг өргөжлүүлээ. Гамбалтын ихтэй өсгөө цагаан зэрдмэрд заагур нь яваад байгаа. Тосрумын гамбалт гэж байж бий дээ. Ер нь аймгийн алдартад баг энэ зэрдмэр ороод ирнэ тэгээд алдарт болно доо. Баянжирлангийн хувьд айраг авч ирсэн. Өндөр шилсмийнхаа наадамд өндөр шилсмийнхаа дугт ойд 2 айраг авч ирсэн. За шинэ үерийн бормор намын хөөзөн дээрээ. За цаагуур нь пүрвжүү харин бүлгийн урдан бормор орж ирсэн. За Гансмын Бодмор толоо дээр байна. За загал мөрийн чинь бүр ам хөөзөөр оруулж ирлээ. Хүн арга тим их сүрхий ярилцсан хөдөлгөөн байхгүй мөрөндө мөнч таастай сайхан дүмнэх юм байна да. За цоот байж Ишгэн Данзангийн дансаран дам гоёнд нөгөө үзэж таах харж байгаа хаа. За ам хөөзөн дээр нь пүрвжүү харин бүлгийн урдан загал мөр өнгөн дээр пүрв сайхны урд айрмөр. За айргийн 3 дээр Батын Амгаланбаатарын зэрдмэр 4 дээр шинэ үерийн бормор. За 5 дээр нь Гамбалтын инхтрийн урдан зэрдмэр 6 дээр за Дондгой аймгийн өндөр шилсмийн уяач төмөр тоогийн дөржлөгийн урдан цавдар алдсан мөр байгаа. Зэрдмэрийн номерыг нягтлуул нягтлаа шүү. За Гамбалтын инхтрийн урдан зэрдмэрийн номерыг 113 байлуу. За Гамбалтын инхтрийн урдан зэрдмэр мөө. За Гамбалтын Тосрумын Гамбалт зэрдмэр аймгийн алдарт юм алгаа ерөн шууд ирэхэндээ. За Өмөөгийн Гансмын урдан Бодмор аймгийн алдарт байж Өмөөгийн Гансмын урдан Бодмор 7 дээр байна. За жаахан үлдээ газар ус болоогүй зөндөө завь. За Ишгэн Данзангийн ачгуугийн загалмарч ер нь Аатай төмөнөх байна да. За 299 номертой сайхан дулааны хурдан хээрмэр Дондгой аймгийн сайхан дулаан сумын байж Гамбалтын үлдээж авлын сумын алдартын хээрмэр 8 дээр. За хурдан хөрмөр 236 номертой хөрмөр. За 236 Дондгой аймгийн мандах сумын үлзий тогтхын Аз-Зүрийн хээрмэрийн голдос яваад байна. Az-Зүрийн хээрмэр нь 8 дээр 9 дээр. За 180 номертой Баярхүүгийн Нарвуугийн урдан хөрмөр лөө. За Баярхүүгийн Нарвуугийн урдан хөрмөр байраараа бол 8 дээр. За ард дээр нь 236 номертой хөрмөр. За 236 Дондгой аймгийн мандах сумын байж үлзий тогтхын Az-Зүрийн урдан бүр хаалцсан мөр яваад байна. За түүний ард бол нөгөө том өгөдтэй Дондгой аймгийн сайхан дулаан сумын Гамбалтын үлзий жиргэлийн урдан хээрмэр яваад байгаа. За ар хээрмэр итүү. За 295 номер. За энэ чинь Баянжирлангийн хээрмэр урдлынх нь Инкотрын жагсахны хээрмэр ардлынх нь Гамбалтын үлзий жиргэлийн урдан хээрмэр гэсэн юм дөрвөн мөрийн нөхсөрийг өгслөө. Заалангийн бариаруу. За 299 номер чинь Дондгой аймгийн сайхан дулаан Гамбалтын үлзий жиргэлийн хээрмэр том өгөдтэй хээрмэр Инкотрын жагсахны урдан хээрмэр Баянжирлангийн. За 291 номертой хулмарч ягараас орж ирсэн мөр байна да. Энэ Дондгой аймгийн мандах сумын гож оюун билгийн сайхны урдан хулмар мандах сумынхан 100 жилийн ойд айрагдсан. Өнөө жил айрагдсан мөр байна да. Жаахан үлдэхүү. За жаахан үлдээ тэр нь араа эрдмэрийг сайхан харуулчих үзэгчтэй. За Дондгой аймгийн мандах сум, айргсан, Өмнөг аймгийн мандаа сум. За дам Монгол атгаар уралдмагс учраас ер нь бүрэлдэхүүн бол мундаг юм байна да. Эрт өндөр юм байна. За жам цалдартын Эрдэнэ мандлын урдан хөрмөрийн голд орж ирж байна. Нөгөө бүртгэлгүй 222 номертой хонгормор Бодмор байна. За Ишгэн Батмарын хонгорморын голд явж байна. За 222 номертой зэрдмэр чинь 223. За 23 бол нөгөө Батын Амгаланбаатарын урдан хөрмөр шүү, наадлын хөрмөр. За цаатлыг 121 номертой хээрмэр бүртгэл дээр бас байхгүй урдан хөрмөртөө. Урдан хээрмэртөө. За хээрмэр хонгормортой хээрмэр бүртгэлгүй. За Батын Амгаланбаатарын хүрээ алзан мөр наагуур нь. За голд нь яваад байгаа нь Ишгэн Батмарын урдан хонгормор байгаа. За 144 17 настай авраг төмнөх Ёндангийн дэчимцээ Эрдэнэ мандлын урдан хөрмөр явж байгаа. За 11 мөр нийлээд игнээд авсандаа 12 дээр хонгор Бодмор яваад 222 номертой. 14 дээр Ёндангийн дэчимцээ Эрдэнэ мандлын урдан хөрмөр байна. Өчигдөр хурдан зэрдрэг айрагдсан да. Хязгаарлан зэрдрэг айрагдсан. За Ишгэн Батмарын урдан хонгор нэг үеэн дээрээс морцсон хоёр төмнөг хамт яваад байгаа харагдаж байна. Хонгор хөрмөр бүгд хамт мартуулж байсан. За харын морд бас нийлээ хол болсон юм байна өө. Хол юм байна. За өнгөний өдмөрөн дээр очих бол за яваад одоо энэ цагаан хаадны зүүнтэйгээр өгсөж байна. За өндөр шилсмийн барааны. За эндээс ч бас нэг 6 км урдах шүү. За Батын Амгаланбаатарын урдан алзан мөр 121 номертой хээрмэр. За 220 энэ хоёр бол бүртгэл дээр байхгүй. За Ёндангийн дэчимцээ Эрдэнэ мандлын хөрмөрийг нь уруу дээр ахиуллаа. За Ишгэн Батмарын хонгормоор энэ хоёр яваад байгаа. За 17 настай авраг төмөг 7 настай мөр сумынхаа дүгдээд арьжсэн. За 17 настай өнөдөр мордож уралдаж байна да. За аврагчлаа. 13 4 мэгцээ явж байгаа.
За сайхан дулааны Ганбатын өлзий жиргэлийн урд хөрмөр төр яваад шиг харагдаж байна да. За арай эдмэрний ардаар Ганбатын өлзий жиргэлийн хөрмөр баг өмбха. Ганбатын сайхан дулаанаас ирж урдж байгаа урд хөрмөр. За 236 номертай байх хэвээр. За 209 номертай байх хэвээр. За 17 аймгийн сайхан дулаан Ганбатын өлзий жиргэлийн урд хөрмөр 17 аймгийн бүс нэг төрүүлж байгаа гэсэн юм 12 3 дээр явж байна. За урд талд нөгөө хойноос орж 201 номертой 17 аймгийн мандахсан юм ээж оюун бүлгийн сайхны урд хуулмар яваад байна. За жаахан агуулж ирсэн юм байна да. За 17 аймгийн мандахсан юм ээж оюун бүлгийн сайхны урд хуулмар мандахсан 100 жил аригдчихад давхар ягаар өндөр жилийн төгс 100 жилийн амбар надад ирж байна. За өнгөний 11 мөр байгаа дүүдэг лөө. За 3 6 9 10. За Батын Амгаланбаатарын зэрд мөч хамгийн ард яваад чи. За өнгөн дээр чи ширүү уралдаан болгонд бөөндөгөө яваад харагдж явах юм чинь 20 км уралдсан гэхэд. За 234 номертай өмнө аймгийн мандаас юмж Батын Амгаланбаатарын урдан зэрд мөр хамгийн ард нь яваад байна. За мандаа нутгаас өрнөж урдж байгаа. За нөгөөс Баянжиргалангийн том хөвгтэй хөрмөр чинь ороод ирсэн байна шүү дээ. Өнгөний эдмөрөн дээр хүрээд ирсэн 295 номертай 17 аймгийн Баянжиргалан юмж Энкваторын жиргал сайхны урд хөрмөр явж байгаа. За сумандаа нэг төрүүлж хоёр харилцсан төмөнөх байгаа. За баяр хүүгийн аруугийн урд хөрмөр энэ төмөрний ард дээр. За уруу дээр хүүхдүүд хөдлөсөн. Өнгөн дээр бүрүү сайхны урд хөрмөр Атацгийн бүрүү сайхны хөрмөр өнгөн дээр юм байна. Шинэ хоёрын бормор наагуур. За дунд гомгийн өндөрсөн юм төмөртгөөгийн дөсөлгийн урдан цавдар алдсан мөрийн наагуур яваад байна. За 236 номертой хөрмөр нь голд яваад байгаа. За энэ бол Дорногов аймгийн сайхан дулаан сумаас Дорногов аймгийн мандахсан өнгөж өлзий тогтхын аз зүрийн урд хөрмөр байна. Цаагуур нөмөгийн ганцын бодмор байгаа. За бүр хамгийн цаагуур бол Дорногов аймгийн өндөршил сумын залуу яаж бүрүүжвэ ариун бүлгийн урдан загалмар байгаа. Загалмарч ер нь үлддэггүй адуу юм байна да. Загалмар хөрмөрийн хооронд үзүүр дээр ямар уралдаан болдго юм бол доо. За 45-тай уруудж байна шүү дээ. Өндөршил сумын их насны мөртэй уралдаан бол үнэхээр аатай уралдаан юм байна. Аргагүй нэг Монгол мөрний чимтэй уралдаан гэдэг энэ юм байна. За жаргал сайхны бүрүү сайхны хөрмөрийг холдуулсан 235 номертай Дундгой аймгийн Атацэг сумын жаргал сайхны бүрүү сайхны урд хөрмөр нэг бүтэн мөрний зайтай гараад бүтэн мөөр илүү гараад хөдлөөд байгаа. За мөн бөөнд үх юм байна да. Өнгөний 3 6 8 мөрч игнээ дэр нь тавьжгүй өмөөгийн ганц сумын бүтэн мөрөнд хамгийн сүүлд яваад байгаа. За чих хатгаж байгаа юм байна. Хөрмөр чинь үзүүр дээрээ ер нь л төрүүл шийдэж байх шиг байна да. Дундгой аймгийн Атацэг сумын яаж жаргал сайхны бүрүү сайхны урд мөрөнд бүтэн мөөр илүү гараад ирсэн. Аман үзүүн дээр нь загалмарыг үг зөв талаар нь болгоод ахиулсан Дундгой аймгийн өндөршил сумын яаж бүрвжвэ ариун бүлгийн урдан загалмар нь аман үзүүн дээр шинэ хоёрын бормор нь 3 дээр байгаа. За төмөртгөөгийн дэлгөөгийн урдан завдар алдсан мөрөнд 5 дээр өмөөгийн ганцын бодон мөр наагур байраа 6 дээр яваад байгаа. Үлзий өчрлийн урд хөрмөр дээр голд яваад байгаа. За Баянжиргалангийн хөрмөр дээр 8 дээр яваад байгаа. Дундгой аймгийн Атацэг сумын яаж жаргал сайхны бүрүү сайхны хурдан хөрмөр ер нь төрүүлж идэж байна да. Бүрүүжвэ ариун бүлгийн загалмар аман үзүүн дээр. За Ганбалтын электрийн зэрбэр голд нь явж байгаа. Жаргал сайхны бүрүү сайхны урд хөрмөр төрүүлж өндөршил сумын бүрүүжвэ ариун бүлгийн урдан загалмар аман үзүүллээ. За Дорногов мандах сумын өлзий тогтхын аз зүрийн урд хүрээ алзмар айргийн 3. За Ганбалтын электрийн зэрбэрэн дөрвөлөө борморон давалчлаа. За 6 Баянжиргалан сумын төмөртгөөгийн дөсөлгийн урдан завдэрмөр. За 7 Дорногов Баянжиргалан сумын Батцайхны очроотой урдан завдэр орлоо. За 8 өмөөгийн ганц сумын урдан буурдмар орж байна. 9-оор өндөршил сумын баяр хүүгийн аруугийн урдан хөрмөр. За 10 өмнөг аймгийн мандаа сумын Бatan Амгаланбаатарын урдан хөрмөр орж байна. За энэ нөгөө Дорногов аймгийн мандах сумын урдан хөрмөр орж ирж байна. За Жамцын урдан хөрмөр Ишгэнбатын мөртмөрийн хонгормор гэж орж ирж байна да. За баярыг өөргөө санаалцуулахгүй. За би Дундгой аймгийн Атацэг сумын алдарт байж Сэдвдэрж өмгтлээ гэдэг юм байна. Бүрүү сайхны хэр гэж. Тэ бүрүү сайхны хэр гэж манай дүүгийн мөр. Ямар томчлоо мөр. Энэ манай өөрөө унгаа одоо эцэг талаас Сүхбаатар аймгийн Халзан сумын хар цэрэн найдмад гэдэг хүний унгаа одоо энэ цоохор газарганы төл. Их нь болохоор тэр бүрүү сайхан гэдэг тэр дүүгийн мөр өөрийнх нь ал. Яаж орж ирсэн мөр ер нь? За энэ жил баг сайхан наадмууд орж байгаа энэ жил Атацагтаа төрүүлээд Атацгийн сая энэ хойно өндөр ширээтийн 100 дайрагдчих тэрч. Тэ ярьж байгаа юм. За баярлалаа. За баярлалаа. За Дамзангийн бүрвжи уян дээрээс хурдан загалмар амаа үзүүлээ тийм ээ. Өөрийн үүсгэх сайхан танилцуулахгүй. За Дундгой өндөршил сумын халын аргад ядуу малчин бүрвжи гэдэг юм байна. За Монгол улсын аваргач Ишгэн Данзангийн үү? Ишгэн Данзангийн үү. Энэ бас 40 жилийн өмнө халзмаар төрүүлж байсан баг тийм ээ. Тэгсэн. За ямар томтой мөр? За миний цагаан хот томтой өрөө. Замнаас рунгийн цагаан. Ямар амжилттай мөр юм? За битүүр. За ер нь бүрүү ус өглөө тийм ээ. За дахид. За баярлалаа. За аймгийн алдартын боловсрол хангачиж байгаа шиг байна да. За бормор шинэ үргэсэн нэр дээр байсан уу? Эктер. Ганбалтын эктерийн бормор байсан юм уу? За. За энэ чи бүртгэлгүй танигдахгүй зэрэг орсон. За аймгийн алдарт боловсрол хангаж байгаа шиг байна. За үзэгчтэй бас өөрийгөө сайхан танилцуулаад тийшээ. За. Намайг Ганбалт гэдэг. Сурмын Ганбалт. Тэ. За. Хөдөр авч бормор.
나는 듣고 이따라 들고 다 орж өдөр орж. Ямар удамтай мөрлөө? Өмнө унгаа дуу энэ дээр. За Скэсгэн зайлт мөр өдөр очив. 스케줄 들어서 나이 гэж надад 조금 했던гүй. 90 жил дай гэсэн мөрөө. Одоо жил төрж байна. 20 шахаж байдаг. Асуу тийм болж. Огш яг. Хоёр ингээ сарж байна. Тагс бас гэж абуулж ирсэн. Хэдэн насны мөртөө ирсээр сомихоод. Хоёр бартаа хоёр шүт ятаалтаа ирсэн. Хоёр зал 10 дээр очих шиг боллоо. За аймгийн алдрын хүмүүс ингээ хангаж ах шиг байна тийм ээ. За баярлалаа дээ. Яг 90 жил зуул хоёр баяр гэж дуулаахад. Дахгүй 90 жил. За 6 мөр ороод ирсэн байна. За хоёргээ өөрийгөө үзсэн танилцуулахгүй юу? Би Дондгойн Баянжирхан замын төмөр тоогийн дөрөвчтэй гэдэг хүн байна. За. Алцсан мөр ороод томтомроо. За алзамаар миний өөрөө онд гадаа байна. Өмнө ядах хүчсэн мөрөө. Өмнө бас нэг жижиг шажиг наатан 5 6 орсон юм аа. Энэ жил энэ сумаха түүхэд ойн жил талсраа. За баярлалаа. За баярлалаа. За Дундгой аймгийн өндөр шилсумын төвд 100 жилийн баяр наадам хорд их насны мөртөө уралдаанд Дундгой аймгийн Адаа зэгсмийн өвч Жаргал сайхны бүрэг сайхны хурдан хээрмөр төрүүлж байна. За ам уузуул хөрвжвэ ариун бэлгийн урдан загалмар орж байна. Данзарнгийн урдан загал адууны удамтай юм байна. За ард нь бол Гамболтын инхтрийн бормор зөөдмөр ирэн орчих шиг боллоо. За тэгээд 5 6-гийн 2 мөр бол жаахан маргаан байгаа болоо да. Төмөртоогийн дөрж тавгийн урдан бормор цавдар алзмар орж ирсэн харагдаж байна. За удахгүй комисс 5 6-гийн 2 мөрийг шийдэх хаа. 가다가나 다른 자라 탐리 fortune